Тэр ерөнхийдөө бол ийм байгаа байхгүй. Тэгэхээр бид нар юу гэхээр одоо болж өнөөдөр 19 оны 11 сар шүү дээ. Болж өгсөн бол уг нь 15 оны 11 сард энэ гэрээг зогсоох болсон байна. Шүүхээс шийдвэр гаргуулаа. Ер нь нарийн ярил 15 оны 5 сарын 18-нд Дубайд бид нар тэгж гарын үсэг зуруулахгүй байх хэрэгтэй байсан байна. Тэгээд одоо ингээд араас нь хөөцөлтөө. Тэгээ бид нар чинь ямар яг одоо нөгөө эрх мэдэлтэй байж байгаа усуд биш шүү дээ. Тэнгүүд энэ бүх мэдээллийг чинь өөрсдийн шугамаар олж аавна. Нөгөө эрх мэдэл өгөх усуд өгөхгүй гэн шийдвэрлэхгүй гэн. Өөрөөр хэлбэл бид нар бол одоо энэ 2009 оноос хойш 19 он хүртэл энэ Монгол улсын их хурл засгийн газар гэдэг энэ маш олон засгийн газар солигдсон шүү дээ. Хин чин оюу толгойн одоо асуудлыг яг боддоор шийдэ гэдэг ерөөсөө асуудал. Одоо юу гэдэг оролдог ажил ерөөсөө хийсэнгүй. Зөвхөн нэг сонголт өгөхөөр л оюутлогоор нэг юу одоо юу гэдэг нэг улс төржиж гаргаж бид нарыг одоо сонголт өгөхөр гэж ярьж л магадгүй. Бидний шүүхэд хандсан айл нодно. Тэгээ явсараад өнөөдөр шийдвэр гарч байгаа юм чи өнөөдөр л танилцуулахаас өөр юм байна.